За их хурлын дараагаас тодорхой асуултууд. Мэдээж эрийг үндсэн хуулиар бид нэр хэн нэгнийг шүүх эргийн буруудаа тогтоогдог байхад гин буруудан гэж үзэх боломжгүй. Гэхдээ эргэлзээг тайлах, заавал тайлах ёстой субъект бол та өөрөө их хурлын дарга. Эрдэнэ жаргал чулуун загт гэдэг хүмүүс та сая хэлж 10 жил их сургууль хамт төгссөн найз нөхөд. За найз нөхөд юм байна. Таныг нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга байх үед нарийн бичгийн дарагч нь байсан уу? Ер нь хамтарч ажиллаж ирсэн үү? Хамт ямар нэгэн ажил хийж ирсэн үү? Нэг. Хоёрдугаарт та энэ асуудалтай холбоотой намайг юусоо шалгаагүй гэдэг. Намайг юусоо шалгаагүй гэдэг. А нөгөө талдаа гарч ирэхээр намайг юусоо манай гэр бүлээс авахуулаад бүгдийг шалгаж гинэ гэдэг. Шалгаж байгаа юм уу, шалгахгүй байгаа юм уу? Таныг. Гуравдугаарт тагнуулын ерөнхий газрын гаргасан бичгийг та ингээд үзүүлээд байгаа. Сая та хэний асуултанд хариулж байгаа гişүүдэд тараалаа гişүү болох. Хин гэдэг гişүүн тараасан. Надад л ирээгүй, манай арчилсан намын гişүүдээсээ асуулаа ирээгүй байна. Тэрийг тараачгаа. Үзье. За нэг дүгнэлт хэлэхэд сая хар PR парламентын засаглалд аюул учирсан бидний юм харанхуй цаг үеийг туулаагүй гэж худлаа л да. Одоо тантай яг мөр зэрэгцээ сууж байгаа хүнийг ерөнхий сайдаар ажиллаж исэн энэ 5 жилийн хугацаа. За сүүлийн 6-7 сарыг нь бол би яг өөрөө биеэрээ үдс туулсан юм л дээ. Хамгийн харанхуй засаглал бол энэ үед явж ирсэн шүү. Саяных бол үндсэндээ танаа дотооддоо л та бүхэнд л жинтэй санагдаад байгаа болохоос биш. Та бүхэн тэр үед мэдрээг бах. Бид нэр бол мэдэрчээсэн. Баярмаа гişүүн байна одоо энд мэдэрчээсэн хүмүүсийн төлөөлөл. Тэгэхээр энэ нэг талдаа бид нэр парламентын арчлаа хамгаалдаг итгэл үнэмшилтэй гэж итгэл төгс хэлдэг. Нөгөө талдаа бид нэр парламентаа дандаа эрх мэдлийн тулаанд ашиглаж нөгөө парламентын арчлаа зөвхөрүүлэх ийм л алхмуудыг хийдэг. Тэгэхээр энийг бас тодорхой хэлж өгөхгүй бол бас зарим юм буруу дүгнэгдээд байгаа шүү. Дөрөвдүгээрт одоо манай парламент ер нь баларх гээд байна гэдэг. Энэ өнгөрсөн хугацаанд өчигдөр өнөөдрийн чуулганы хуралдаа ингэж болж байгаа процессыг харахаар парламентоос жинхэнэ утгаараа ажиллаж гин шүү гэж монголчууд бас хэлмээр. Энэ 126 гишүүнтэй парламент ажиллаж байгаа учраас өнөөдөр 2 дугаар хүн, 3 дугаар хүн огцрох асуудал дээр тулчих. За одоо самбуу гишүүнтэй санал нэг байгаа зүйл нь энэ олон одоо үл ойлгогдох гүтгэлгүүдийг эргэлзээг тайлах хэрэгтэй гэдэгтээ 100% санал нэг байна. Өчигдөр бас олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ энэ эргэлзээг бүрэн тайлна гэдгийг бас хэлсэн. Намайг гүтгсэнтэй холбоотой асуудлуудаар би холбогдсон этгээдүүдийг шүүх хууль хяналтын байгууллагуудад бүрэн хандсан. Харамсалтай нь одоо шүүгчийн зарлан дутгаа авдаггүй, бултдаг, асуудлыг шийдвэрлэхэд саад учруулдаг гэдэг их олон хүндрэлүүд бол энэ гардаг юм байл. Та бүхэн ч гэсэн магадгүй зарим тохиолдолд энийг өөрсдөө мэдэрсэн хүмүүсийн танхимд байгаа болов уу гэж бодож байна. Шүүхээс дууддаг очтгүй, шүүхийн зарлан дутах хүчгээ авдаггүй. Янз янзын асуудлууд бол энд байгаа. Тэгээ би хариуцлагатай хэлэхэд бүх асуудлыг хууль хяналтын байгууллагуудаар бүрэн шалгуулж нэр төрөө бүрэн сэргээлгэнэ гэдгийг хэлхээ хүсэж байна. За саяхан бас одоо бас л гүтгэж байгаа. Эрдэнэ жаргал гэдэг залууг миний нарийн бичгийн дарга туслах зөвлөх байсан гэж. Хизээч тийм туслагтай байгаагүй, хизээч би тийм зөвлөхтэй байгаагүй. 2011-аас 13 онд хамтарч топ CGM гэдэг онлайн худалдааны сайт байгуулж ажиллуулах гэж үзээд тэр үед онлайн худалдаа дэлгэрээгүй байсан учраас амжилтгүй болоод дампуурсан нэг тийм л хамтын ажиллагаа байсан. Гэтэл тэр хүний 2020 онд хийсэн бизнесийг надтай холбож энэ нөхөр ингэж хөрөнгөцсөн байна гэдэг асуудлыг гаргаж тавьж байгаа. Энэ зовлон бас та нар дээр ирнэ шүү. Та бүхэн маань их болгоомжтой байгаа. Яг ийм байдлаар хүнийг хахь хамааралгүй хүмүүстэй холбож авилгацсан, тендердсэн, хулгай хийсэн, хөрөнгөцсөн гэдэг энэ мэдээллийг олон нийтийн мэдээллийн дутуу байдлыг ашиглаж түгээдэг энэ технологи Монголд хөгжиж байна. Хөгжиж байна.
Энэ цаашдаа та нар дээр тохиолдох аюул шүү. Энийг бас гишүүд маань дотроо их сайн бодож тунгааж аваарай гэдгийг хэлхийг хүсэж байна. За Чулуун цаг гэдэг залуугийн хувьд Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн хэлтсийн дараагаар ажиллаж исэн, нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн. Гэтэ миний томилгоогоор биш, намын баг хурал удирдах зөвлөлийн томилгоогоор томилогдож хамтарч ажиллаж исэн. Говьалтай аймагт 10 жил төгссөн үнэ. Манай нөгөө параллел өнгө байсан үнэ. Гэхдээ намд бол намын баг хурал болон удирдах зөвлөлийн шийдвэрүүдээр ажиллаж исэн гэдгийг бас хэлье. За тэр тагнуулын байгууллагын шинжээчийн дүгнэлтийг би одоо ховлуулад та бүхэнд гар дээр чинь тарай. Өмнө нь бас гишүүдийн өрөөнд одоо ийм тайлбар, баримттай материалыг бас тараасан байгаа. Нимж одоо энэ тагнуулын шинжээчийн дүгнэлттэй холбоотой материалыг өгье. Аливуулах баримтанд бид нэр итгэх гээд байгаа юм л да. Тал талын байр суурьдыг сонсоод итгэх гээд байгаа. Сая та тараасан гэж хэлээд тараагүй юм шүү дээ. Ингээд нэг хоёр үг худлаа хэлэхээр л над чинь бол ярилцлага байна. Нөгөө нэг тагнуулын бичгийг та тараасан гэж түрүүн яг бүр хэлсэн шүү дээ. Одоо энийг залгаал тавих хүмүүс. Тэр ингээд худлаа яриад ахаар бусад бүх юм чи итгэх эргэлзээ төрөөд байгаа учраас дахин асуугаад байна. За та түрүү хэлж байна. Одоо та бүхэн дээр ч гэсэн гişүүдээ одоо ингээд янз янзын юм наагаал гүтгдэг юмнууд явна шүү гэж. Явдаг байсан шүү дээ. Явж байгаа шүү дээ. Байнга явж байгаа шүү дээ. Зүгээр зүсийг хараагүй хүмүүстэй холбоол тавьдаг. Энийг бол мэднэ. Энийг харин зүгээр эцэлж хууль хяналтын байгууллагын хурдтай ажиллаж тогтоох л ёстой. Одоо энэ хохирогч нь өөрөө яриад шүү дээ. Гүтгүүлдэг.